За Монгол улсын ирээдүй иргэдийн амь настай холбоотой салбар бол боловсрол эрүүл мэнд. Иймээс ч багш эмчнэрийн ажил хаягдлыг иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн цалинг нэмэх хүртэл тэмцлээ зогсоохгүй байх хэрэгтэйгч уриалсан байна. Мэдээж багш эмчнэрийн цалин бол нэмэхийг дэмжиж байгаа. Яа тэгвэл одоо эмчнэр чинь хүний амь нас хариуцж байгаа шүү дээ. Маш том асуудал шүү дээ. Багш нар бол одоо ирээдүйг хариуцж чинь те боловсролыг. Тэгэхээр энэ хоёр бодод үнэхээр заавал нэмэх шаардлагатай. Тэдний хүссэн хэмжээнд нэмээсэй л гэж бодож байгаа. Өөс хөгжихэд бол боловсрол хэрэгтэй. Тэгэхээр бас тэгээ багш нарт цалин нэмэх ёстой. Цалин нэмээч ээ. Нэмч байхгүй бол одоо тэгээд энэ Монгол орж тэгээ юу байхгүй болчихно гэсэн үг шүү дээ. Дээрээс нь багшаас ялгаагүй адилхан. Олон улсын жишгт ойлтуулах хэрэгтэй шүү дээ. Бус торгуул татвар нь олон улсын жишг рүү явуулсан байх чинь. Багш нарыг бол зөв л гэж бодож байна. Цалин мөнгө айгүй таарав. Тэгээд цалин мөнгө нэмэлт гэж бас амьдралд нь бас хүрэлцэхгүй. Эмчнэр ч гэсэн ясал ялгаагүй. Монголын ирээдүй болсон хүүхэд багчуудыг сурвалж байгаа багш нарт өнөөдөр тэр цалин хүрэлцэхгүй байгаа. Монголчууд айгүй төвчээртэй шүү дээ. Төвчээртэй учраас одоо энэ олон жил ингээд төр засгаас анхаарах байх гэж бодоод яваад исэн. Тэгээд одоо анхаарах байгаа учраас одоо шаардж байгаа л зарчмдаа л хүрэх хэрэгтэй л гэж бодож байна. Эмчнэр ч гэсэн нөхцөл байдал хүнд цалин багтаа тэгээд маш сайн ажилладаг шүү дээ. Монголын эмчнэр багш нар бол үнэлэх ёстой гэж бодож байна. Ер нь бол угаасаа яг цалин мөнгө нь хүрэхгүй байгаас шалтгаалаад тиймэрхүү байдал үүсэж байгаа л та. Тэгээд тэрнээс болоод одоо өнөр маань сургуультай явж чадахгүй, яг үеийнхээ хүмүүстэй хамт байхгүй, бид нар ажилдаа явчихгууд хоёулнаа үлдэх ч юм уу тиймэрхүү тохиолдол байгаа. Тэгээд багш нарынхаа бас эмчнэрийнхаа цалин нэмээсэй л гэж бодож байна. Хүүхдүүд жаахан хичээл намгуу жаахан одоогийн байдлаар жаахан хохиролтой байна. Тэгээд хүүхд одоо хохирж ийн гэдэг одоо бид нэр одоо юу хийх байхгүй. Ер нь багш нарын ажил хийж байгаа бол зөв. Эмчнэр яах вэ тэгээд хүний алтай амь хариуцдаг болох төр ажил хийчихвэл одоо бас хэцүү тийм ээ. Гэтэ бас эмчнэрийн цалин бас л адилхан нэмэх нь бас зөв гэж бодож байна. Тэгээд одоо хүүхдүүдийн одоо сурлагууд дээр ингээд амар муудж яж магадгүй. Ялангуяа 12 дугаар анги 1-р ангийнхан маш хэцүү байх гэж би бодож байгаа. Багш нарын ажил хайх, эмчнэрийн ажил хайхыг бол дэмжиж байгаа. Эднэр бол энэ юугаа бүр дуустал нь эдгээр тэмцэх ёстой байхгүй. 3,500,000 хүртэл тэмцэх ёстой байхгүй юу. Одоо ингээл эднэр за тэхийн байна, ингийн байна гэж бодоод ухрах юм бол одоо эднэр бол дахиж үгүй л дээ. Тий. Тэгэхээр одоо энэ ажил хаялт бол зөв эцсийн хүртэл үзэх хэрэгтэй эднэр. Тий.